Би танаас нэг юм гоохсон ба жигсгаа яг одоо болоо. Та нар дарангуй л тогтоохгүй хүн бол жигсгаа бойл. Учир нь та нар юун гэхээр улсын хурлыг огцруулж чадахгүй, засгийн газрыг огцруулж чадахгүй, та нар юу ч огцруулж чадахгүй. Та нар Нямбаатарыг огцруулж чадахгүй, оюун эрдэнэгч та нар огцруулж чадахгүй. Та нар юу ч хийж чадахгүй. Та нар ганцхан юм та нар хүсэн үсээгүй та нар тусалж чинь. Юу юм бэ гэхлээр дарангуй л тогтоохт нь та нар туслах гэж байна. Одоо жигсаалаа бойл. Яагаад гэх юм бол ердөөс ийм баава. Өмнөд Солонгост та нийт 51 сая хүн амтай нийт хүн амынх нь 2.5% жигсэж байна. 2.5% жигсэж хахад тийм үү? Ерөнхийдөө чи одоо хүрээ огцруулж чадаагүй байна. Манай Монголд заа юу хэдэн хүнд жигсэж байна гэж бодож байна. 3.5 сая хүний 1% нь 3500 хүн тийм үү? 35 мянга тийм үү? 35 мянга. Тэгээд тэр 35 мянган хүн чинь жигсаагүй манай Монголд. 2.5% жигсэх юм бол 80 мянган хүн бараг жигсэн. За юу ойролцоогоор. Солонгос шиг өмнөд Солонгос шиг хэрвээ жигсэе гэх юм бол 80 мянган хүн жигсэх ёстой. Гэтэл манай Монголд 8 мянга ч хүрэхгүй байгаа. Манай Монголд үсрээд нэг 3500 юм уу нэг 3500 хүн жигсэж болгүй. Магадгүй. Тэгэх юм бол 0.1% жигсэж байна гэсэн үг. Зүгээр 1% ч хүрэхгүй 0.1% жигсэж байна гэсэн үг. За юу. Тэгээ бодчих. Ингээдлэр би гол нь юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр байна шүү дээ. Жигсаат нэмэргүй. Жигсаалаа одоо бойл. Миний гол хэлэх гээд байгаа санаа юу юм бэ гэхлээр хоёр ердөөсөө бүлэглэл гараад ирсэн байгаа. Одоо хоёр бүлэглэл гараад ирсэн байгаа. Тэгээд нэг нь улсын хурлыг огцруул, нөгөөх нь засгийн газрыг огцруул гэж жигсаад эхэлсэн. Тэгэд яг үндэ ард түмний нүдэн дээр тэр хоёр талцаад байгаа юм шиг харагдаж цаагаараа нэгдсэн ч багталтай. Юу юм бэ гэхлээр энэ цөөхөн хүн урд нь 7 сарын 1-ээр хэдэн хүн жигсэжсэн мэдгүй. 35 мянган хүн жигсэжсэн. Монголчуудын нийт хүмүүсийн 1% жигсэжсэн. 35 мянган хүн жигсэжсэн. Араа одоо 3500 хүн жигсэж байд их юм бэ. Миний ажиллаж байгаагаар 3500 хүн жигсэж магадгүй. Тэгэхээр 0.1% гэсэн үг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр одоо 35 мянган хүн жигсаад хэдийгээр тийм үү манай монголчууд тийм үү зөв байсан. Зөв. Тэгсэн хэдий ч бид нэр юунда хариуцлага тооцож чадаагүй, улсын хурлын гишүүдэд хариуцлага тооцоогүй, улсын хурлын гишүүд өөрсдөө хариуцлага тооцоогүй. Харин хин хохирж байгаа юм бэ гэхээр ард түмэн хохироод үлддэг. Нүрсний сонсголт дээр ч гэсэн ард түмэн хохироод үлдчихэж байгаа. 5-10 мянган хүн жигссэн гэсэн. Бас л нүрсний сонсголт дээр ард түмэн хохироод үлдсэн. Ямар ч улс төрчид хариуцлага тооцоогүй. Та нар зүгээр бодоод үзтээ. Та нар хэний үгэнд итгэхээ сайн бодоорой заяа. Та нар ихлэ өдөртөгчөө зөв сонгож чадахгүй. Та нар тэр нүүварын нэг хитэн Украины долбаг барьснараа устгаснараа та нар захиалгач гисаа дадлаг болцсон гэд ингээд дэмжээ сууж байгаа бол тэрэн шиг тэнийг юм байхгүй заяа. Та нар бүгдээрээ хууртж байгаа. Хууртж байна. Одоо бойл. Жигсаа бойл. Хизээ нэг өдөр би өөрөө жигсаалыг зохион байгуулахгүй бол надаас өөр баг жигсаалыг яг цэвэр зохион байгуулах юм миний ажиллаж байгаар харагдсангүй гэж би одоо бодож байна. Тэгээ хүмүүс яг ингэж л байна л та. Та нар зүгээр хааж байгаа. Миний комментуудыг зүгээр уншаад үзчих заяа. Би танаас зүгээр комментуудаа уншуулж үзүүлнэ заяа. Харуулж. Би танаас зүгээр комментуудаа уншуулж үзүүлнэ заяа. Чих чинь яагаад байгаа юм гэсэн чи чих өвдөд байгаа юм би яг тайлбар өгсөн. Тэгсэн чинь гачин юм чинь. За иймэрхүү хүмүүсийг би шууд блоклж байгаа шүү. За юу. Шууд блоклж байгаа би. Энэ дээр нь ярьсан юмнуудыг иймэрхүү хүмүүсийг би шууд блоклж байгаа. Шууд блоклоо явж байгаа гэдгийг би анхааруулаа хэлчихье. Илт муухай үг хэлж байгаа хүмүүсийг би блоклоо явж байгаа. Чих чинь яагаад байгаа юм бэ гэхээр би яг тайлбарласан. Уучлаарай чих өвчтэй байгаа юм бай дүгнээд гэхэд ярьж байгаа. За тэгээ гол асуудал нь би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр за шууд YouTube руу орчих л та тийм ээ. Энд ингэж байгаа миний хөвшөөн тийм ээ.
Чинь бүтлгүй домборгын жисаал хийхийг болиулахаар ятгаач одоогийн их багчдыг унуулаа гэж тэднийг орлох илүү сайн заслагчд бэлэн биш бол байлбарт ордон штэ гэд би яг энэ өмнөх энэ жагсаалууд дээр миний хэлжсэн юмыг надад хэлээд энэндээ анхаарлаа хандуулах чээл гэж дахиж ингэж хэлж байгаа юм шиг санагдсан байхгүй юу. Яг тэгвэл би өмнө угаасаа хэлсэн юмс энэ бичлэгийн доор юм комент хийж байгаа болохоор тэгээд дээрэс нь би одоо би ингэж хэлээ л та. Энэ нэрээс тэ бас бүх телевизүүд хуралдагсан. Жил ганцаар баг өмнө ах шүү гэдэг энэ дээр ингэ бичсэн биз дээ комент нэр юм бичлэгэн дээр. Энэ бичлэгэн дээр ингэ хэлсэн биз дээ. Би юу гэж хэлэх гээд байгаа юм. Ерөнхийдөө үнэн болчихсон. Үнэн болчихсон. Та нарт яг одоогийн байдлаар надаас өөр итгэх хүн байхгүй. Яг одоо жигсаалын хийгээд заяо тийм ээ. Жигсаал дээр усын хурал огцоор засгийн газар огцор гэж лайв хийгээд сүрхийцээр байлаа. Оо хаа. Тэд бүгдээр зүгээр попрол заяа. Та зүгээр попролтон давтаад та хуурдж байгаа заяа. Тэд нар попроод яах юм? Тэд нар өөрсөндөө нэр хүн цуглуулна. Бид нар тэмцэжсэн хүү хаа гэж дараад нь ирээдүйд тэр бичлгүүдэд тэд нар тавина. Ирээдүйн хүмүүсийн тэд нар тархийг нь угаана. Угаах гэж оролдоно тэд нар. Тийм болохоор надад жоохон аюултай санагдаж байгаа. Юу юм бэ гэхээр одоо байгаа та нар тархиа угаалгуулчихж байгаа юм чинь ирээдүйн хүүхдүүд бас тархиа тэднэрт угаалгуулад бас итгээд хохирож явах магадлал маш өндөртэй. Засгийн газрыг огцруулаад усын хурлыг огцруулах бол ууг нь сайн би дэмжиж байгаа. Тийм огцруулж чадах юм бол. Гэхдээ яг одоогийн байдлаар бол огцруулж чадахгүй. Тэгээд дээрээс нь тийм ээ 7 сарын 1 шиг тийм үүмээ самуун дэгдээд бүр зөндөө олон юм болоод байхад уучлаарай засгийн газар огцорсон улсын хурал тарсан нь үгүй шүү дээ. Үгүй. Ахаал ардаас нэг ганцхан нэг хэнийг вүлээ нэг оюун эрдэнэ чинь нэг огцруулад тэгээ ардаас нь өөрөө гарч ирээд тэгээ өөрөө оюун нөгөө нэг огцруулсан үнээсээ 7-тоор нэг юм хийгээ явж байгаа шүү дээ. Яг энийг яг зарим хүмүүс ярьж л байгаа тийм үү. Гэхдээ үнийн тийм үү яг энэ нь үнэн тийм үү яг тийм ээ нэг гац хоёр хүмүүсийг огцруулаад ардаас нь буруу хүн гараад ирчүүл яах юм бэ те үнэн юм ярих ярьж байгаа. Гэхдээ тэд нэр зорилго нь ахаал буруу. Улсын хурал огцор те тар засгийн газар огцор тар ийм хүмүүстэйгээр тийч чадахгүйгаа мэдж байгаа. Мэдж байгаа юм ингэж ярьж байгаа гэдэг чинь угаасаа жигсаалыг албаар мөн цэнгүү болгож байна л гэсэн үг. Санаатаар би өөртөө тэгж л бодож байна. Украины талбайг буулгалаа гэдэг тийм ээ. Захиалагч жигсаал алга болчихоогүй гэдээ би зөндөө хэлж байгаа шүү дээ өмнөх бичлэгнүүд дээр. Артаас нь ямар хүмүүс гарч ирэх юм бэ гэж би зөндөө хэлжсэн тийм үү. Над чиг хүн гарч ирэхгүй бол за би яах вэ? Тэ намайг би гэдэг ингэх юм бол хүмүүс уурлах байх. Би яагаад би гэдэг байгаа юм гэхэлээ би өөрөөсөө өөр хүнд итгэх өмнөдөө аргагүй болчихсон. Өмнөдөө би өөр хүнд итгэхээ би мэдхээ болчихлоо. Сүүлд гарсан мэдээнүүдийг уншаад нийтлэлүүдийг хараад би хүнд итгэхээ би болцсон. Хүнд ч би итгэж чадхаа болчиход би өөрөөсөө өөр хүнд би итгэж чадахгүй. Яа гэх юм бол арт түмэн нийтээр нөгөө балаа тийм ээ усын хурал огцор гэсэн том лоозон тийм ээ засгийн газар огцорсон том лоозоныг бариад мэдрэлтэж байгаа тохиолдолд бүгдээрээ тархиа угаалгуулсан байгаа тохиолдолд тэгээд дээрэс нь тэмцэгч нартай попрчт нь бүгдээрээ попрж байгаа тохиолдолд ямар ч нэмэргүй заа. Тэд нар зөвхөн өөрсдөө нэр хүнд олж байгаа юм заа юу. Тэгээд та нар эцээцтэй бүгдээрээ юу л болчлоо дөө тэгээд зүгээр тогтоом болоод дуусчлаа дөө. За тэгээд энэ үргээд бичлэг өндөрлөө. Өнөөдөр 2025 оны 1 сарын 13 цаг 28 минут болж байна. Энэ үргээд бичлэг өндөрлөө. За нэг 10 минут гаргаад өндөрлчих юм лөө. За. За тэгэхээр ямар тач заяа нэг юм даа. Та нар попрчтыг дэмжлээгээд попрчт нь та нар хүнч гэж харахгүй. Намаач гэсэн тэд нар одоохондоо хүнч гэж харахгүй заяа. Намаач гэсэн тэр олон тийм ээ. За тэр ус зөөр тэмцэгч гээд байгаа тийм ээ. Айл сүлтэй либерал гэж солиороод байгаа тий. Айл сүл тэр усын хуралд байгаа. Намаа хинч тоохгүй заяа. Тэгтээ юу гэж хинч тоохгүй байгаа хүн хамгийн өмнөнийг хэлдэг байхгүй. Тийм болохоор би миний үгийг сайн сонсоо гэж хэлээд байгаа заяа.
Тийм болохоор миний үгийг хэлээд миний үгээр яваад миний үгээр хэрэг жигсэх юм бол зөв жигснэ гэдгийг би хэлэх гээд байна. За тэгээд энэ хүргээд нэмшлэг өндөрлөө. Эцээ та нарын тэр дэмжиж байгаа яста хэлэх үг нэр өмнөдөө алгаа. За тэгээд энэ хүрээд нэмшлэг өндөрлөө.